Өглөөний мэнд. За өнөөдөр тавтах өдөр. Гэхдээ би өнөөдөр амралтаа авсан байгаа. Яагаад гэхээр манай ээж бол над дээр ирсэн байхгүй юу. Тэгээд ээжийг ирснээс хойш нэг ч удаа гадуур дагуулж явж ер нь хоол молонд ч бид хоёр ороогүй. Тийм болохоор өнөөдөр амралтаа аваад ээжтэйгээ хамт гадуур явдсан билүү гэж бодоод тэгээд ажилласаа чөлөө авсан байгаа. Манай ээж маргааш буцах болохоор өнөөдөр амжуулаад гадуур хамт яваад авъя гэж бодсон юм. За өнөөдрийн төлөвлөгөө гэх юм бол бид хоёр айл үжээ өглөөний цагаа ууцсан. Би яг ширээгээ цэвэрлэж जैन. Тэгээд одоо 12 цаг болж байна. 12 цаг хүртэл сайхан унтаад өглөөний цагаа уугаад тухтайхан шиг гарахтаа бэлдээд авлаа. Тэгээд бид хоёр энэчнээсээ шууд rooftop bar гаднаа пүүлтэй тийм бассейнтэй rooftop bar байдیں۔ Тэнд очиж нэг 2 цаг бие шарчаад тэгээд тэндээсээ гараад дэлгүүр ороод тэгээд ингээд надад утсаа авчаад дээрээс нь бас би нэг хуцас өмсч үзье гэж бодоод байгаа. Тэрнийг өмсч үзчихэд тэгээд оройн нь болохоор орой болоо нэг гоё газар орж хоол идчихэд тэг гэртээ ирэх гэдэг төлөвлөгөөтэй байна. За тэгээд надтай хамт олон манай ээжтэй хэдүүлээ гадуур явцгаая.
30 хоног сахар идэггүйгээ шагнал болгоод iPhone 17 авсан. Одоо ингэ хэлээ хавтаа задлцгаая. Энэ кейсийг авсан юм байна. Энэ нь Чернелийн өнгөтэй. Уул нь болохоор би тийм неон өнгөтэй байсан. Тэрийг нь авъя гэж бодож байсан ахгүй. Даанч тэр нь дууссан байсан. Гэтэ 2-7 хоногийн дараа ирчин гэсэн. Дээрээс нь нэмээд энэ 2-7 хоногийн дотор энийг буцааж болох юм байлээ. Хүл хэрэгэлсэн ч гэсэн буцааж болно гэсэн. Тийм болохоор энийг нь түрх хэрэгэлж байгаа. Нөгөө миний авмаар байсан өнгө нэрчингүүд нь энийгээ буцаагаад тэрийг авчих юм байлээ. За би болохоор энэ цагаан өнгөтэйг нь авсан. За энэ латснаас нь хэлээд задлаа. Энэ яг миний ингээ бодоод ирсэн чинь өөрийнхөө мөнгөөр авч байгаа анхны утас юм байлээ. Өмнө нь болохоор дандаа ингээд ээж аав хоёр ямар нэгэн байдлаар бэлэг болохоо дандаа нэг шинэ утсаагаад өгчдөг гэсэн. Тэгэнгүүт би тэрийг дандаа 5 жил 6 жил барьдаг гэсэн юм баггүй юу. Тэгээд яг энэ болохоор миний анхны өөрийнхөө мөнгөөр авч байгаа утас болж байгаа юм билээ. За өстой гоё юм байна. Надад ихтэй жоохон хүнд санагдаад байх юм. Уул нь iPhone 17 яг 17 айгуу гоё хөнгөх юм билээ. 17 Pro болчингууд жоохон хүнд санагдаж байна. Йоо 5 жил ингэж утасны наалт хуулаагүй юм шүү. Nice. Би тэгээд Amazon-оос бас энийхээ дэлгэцэн дээр наах хаваалтын шил хийдэг шүү дээ. Тэрийг нь бас захиалсан байгаа. Тэгээд энэ дээрээ дэлгэцнийхээ наалтыг наагаад кейсинг хийгээд сетап хийгээд тэгээд гоё шинэ утсаараа хвчлэг хийхэд ингээд бэлэн болж байна. Кейсинг бас ийм хайрцагтай төлөв юм байна. За цагаан юм уу одоо энэ ч мөнгөлөг гэх юм уу тий. Утсаа ингээд хийчихээ бас хөргөн л харагддаг юм байна. Энэ ийм эрзэн маягийн кейс гэдэг шүү дээ тий. Энэ нь айгүй амар юм байна. Нэг гарт ингээд барьцтай гараас мултгарч унахааргүй. Энд бол JB Hi-Fi энэ төргээд олон өөр тийм электрон барааны дэлгүүрүүд байдаг байхгүй. Хинд байдаг iPhone-ы кейсүүдийг харсан чинь ингээд эрзэн гэсэн нэг тийм сонин гарт барьцтай биш гэлгар юм шиг эрзэн байсан. Яг iPhone-ы өөрийнх нь эрзэн аюу гоё юм байна. За ингээд одооноос шинэ утастайгаа тэгээ бас шинэ микрофонтойгоор бичлэгнэ. Би уул нь микрофон авсан байгаад байгаа. Даанч миний нөгөө нэг хуучин утсанд тэр шинэ микрофоных нь оролтон таарахгүй. Тэгээд дандаа микрофоныг ашиглаж чадахгүй утасныхаа микрофоныг ашиглаад бичлэг хийгээдсэн. Одоо ингээд Type-C ордог утастай болсон юм чинь өөрийнхөө шинэ микрофоныг ч гэсэн ашиглаад одооноос миний бичлэгний чанар ингээд сайжрна хаа гэж найдаж байна.